Спиртийн OH бүлэгтэй холбоо үүсгэж буй нөөцрөгчийн атомтой холбогдсон алкил бүлгийн тооноос хамааруулан анхдагч, хоёрдогч, гуравдагч спирт гэж ангилдаг. Анхдагч спиртийг аваад үзье. Анхдагч спиртийн хувьд бол OH бүлэгтэй холбогдсон нөөцрөгчийн атом маань цаашид нэг цэтэй холбогдсон байгаа учраас үүнийг анхдагч гэж хэлдэг. За хоёрдогч нь бол мөн ялгаа авахгүй OH-тай холбогдсон нөөцрөгчийн атом маань цааш хоёр нөөцрөгчтэй холбогдсон учраас хоёрдогч гэж нэрлэнэ. Гуравдагч нь болохоор OH бүлэгтэй холбогдсон C-ийн хувьд гурван тийшийнх нь нөөцрөгчтэй холбогдсон учраас үүнийг гуравдагч спирт гэж нэрлэдэг байна. За анхдагч спиртийн хувьд нэрлэхдээ бол этанол байх нь. За хоёрдагч спиртийн хувьд нэрлэхэд бол пропан 2 ол болж ирэх. За гуравдагч спиртийг нэрлэхэд 2 метил пропан 2 ол болж ирэх. Учир нь нөгөө өнгөснөр бүлэг аль ойртлоос дугаарлах ёстой шүү гэдэг. Дугаарлаж хамгийн урт хэлхийг сонгох ёстой шүү гэдэг дүрмийг бол бүгд даанар маань баримтлах ёстой. Тийм учраас яг нь 2 метил гэж дугаарлаж байна гэж ойлгож байна. Ингээд спиртийн шатах уруулын талаар авч үзье. Хүчил төрөгчтэй хангалттай орчинд спирт шатаж нөөц хүчлийнхий ус үүсгэдэг. Шатах уруул нь экзотермийн уруул учраас түлш болгон хэрэгэлдэг. За экзотерм гэдэг нь бол дулаан ялгаруулж байгаа уруул байна гэж үзэх юм тийм ээ. Эндээс харуул этанолыг шатах уруулыг аваад үзсэн байна. Шатах уруулаар нөөц хүчлийнхий ус үүссэн байна. За тэгвэл дараагийн уруулын хувьд халах уруул явагдах. Халах уруулын хувьд бол А тохиолдлыг авч үзье. OH бүлгийн острогчийг шүлтийн металлаар халах уруул юм. Энэ уруул нь шүлтийн металл устай харилцан үйлчлэх уруултай төсөөтэй явагддаг. Спиртийн молекулын OH холбоо дасарч острогч ялгарах ба металлын алкоксид гэсэн нэгдэл үүснэ. Үүний жишээг аваад үзье. За ингээд этанол буюу этилен спирт маань металл натридтай харилцан үйлчлэлд орсноор алкоксид үүсгэдэг байна. Эцлүүдийн хувьд бол натрийн этоксид нэрлэдэг байна. Алкоксид ион РО нь хүчтэй суурилах шинжтэй тул органик уруул суурилах орчин болгон хэрэгэлдэг байна. Ингээд B тохиолдлыг аваад үзье. Нийлбэл липид үүсгэх уруул гэдэг байна. Спиртийн хувьд. Спиртийн OH холбоо дасарч явагддаг өөр нэг уруул бол эпирчик уруул юм а. Хүчлийн катализаторын оролцоотой спирт карбон хүчтэй харилцан үйлчилж нийлмэл липид болон ус үүсгэх уруулыг эпирчик уруул гэнэ. Энэ уруулыг карбон хүчил бүлэгт дэлгэрэнгүй авч судална. Дараах жишээг аваад үзье. Спирт карбон хүчтэй харилцан үйлчлэлээр нийлмэл липид ус үүсгэдэг байна. Спиртийн OH бүлгийг халах уруул. Спиртийн молекул дахь OH бүлгийг галлидиум зэрэг хүчтэй нуклеофил бүлэг хална. Галганаар халах уруул ихэвчлэн острогчийн галлидийг хэрэгэлдэг бай. За жишээлбэл H холоор H бром H яадаг байна. Спиртийн OH бүлэгтэй холбогдсон цэнигийн илрэлтэй нөөцрөгчийн атом руу сөрөг цэнигийн илрэлтэй галганы атом дотолсноор CO-гийн холбоо дасарч шинээр CX гэсэн холбоо үүсдэг байна. За тэгвэл уруулаар харъя. Гэх юм бол ROH-ийн хувьд бол яг нь туйлшрал үүснээр R нь нэмэх цэнхтэй, OH нь сөрөг цэнхтэй. Эндээс галган острогч буюу галганы острогчийн хувьд бол сөрөг цэнхтэй, X буюу халагч удагчийн хувьд сөрөг цэнхтэй болж ирдэг байна. Эндээс яг нь OH-ийн холбоо тасарснаар H бромын атом нэгдснээр тэгээд ус ялгардаг байна. Нэрлэвэл бромо этан болж ирэх нэ. Яагаад бромо этан болж юм гэхээр галгантын алкан гэсэн нэрлэлээр энэ талаар дэлгэнгүй тайлбарсан байна. Ялгаруулах уруулын талаар авч үзье. Спиртийн ус ялгаруулан задрах уруулыг дегидратац буюу усгүйжих уруул гэж гэх ба алкен гаргаа авахд хэрэглэдэг. Энэ уруул нь температур катализаторын оролцоотой явагдах ба лабораторийн нөхцөлд 85% концентрацтай фосфорын болон хөхрийн хүчлийн эсвэл хөнгөн цагааны оксид хэрэглэгддэг байна. За дараах зургийг харъя. Зургаар болохоор этанолын ус ялгаруулах уруулыг явуулах багжийг бол дээр харуулсан байна. За хуруу шилэнд мэдээж эрчийн хөвөн шингээсэн этанол байх нь. За хөнгөн цагааны оксидыг хуруу шилэнтэй байрлуулад үүнийг хөнгөн цагааны оксидыг аажим халааж өгсөн. Энэний үр дүн дээр этин үүсдэг байх нь. За этин маань
хороошилны амсыг доош харуулж усыг төрүүлэх аргаар гаргаж авдаа гэсэн. Тэгвэл энэхүү урвал маань яаж явагдсан бэ гэхээр CH буюу этилийн спиртийг катализаторын оролцоотойгоор явуулахад этилен алкен буюу этилен үүсдэг байна. Хорж холбоотой. Дараагийн урвалын хувьд эсэлдэх урвалыг аваад үзье. Эсэлдэх урвалын хувьд бол спиртийн эсэлдэх урвалаар альдегид, кетон болон карбон хүчил гарган авдаг. Эсэлдүүлэгчээр дээд эсэлтгүйн хэм бүхий шилжилтийн металлын нэгдлийг хэрэглэж болох хромат, дихромат болон хромын триоксидыг түгээмэл ашигладаг. Урвалын дунд эдгээр нэгдэлтэх хром нь нэмэх 6 эсэлтгүйн хэмээс нэмэх 3 эсэлтгүйн хэмжээ болж ангижирдаг байна. Спиртийн бүтэц байгуул эсэлдүүлэгчийн төрхөөс хамааран урвалын бүтээгдэхүүн ялгаатай байдаг. Анхдагч спиртийг зөөлөн нөхцөлд эсэлдүүлэхэд альдегид дараа нь карбон хүчил үүсэх бол хоёр дахь спирт эсэлтээр кетон үүсдэг байна. Тэгэхээр урвалыг харуулж байна. Анхдагч болон хоёр дахь спирт. Гурав дахь спиртийн хувьд болохоор өөрчлөлт гараагүй хэвээрээ байж байна. Энэ нь стамбэ гэдэг цааш авч үзье. Анхдагч спирт эсэлдэж альдегид болон альдегид нь цаашаа эсэлдэж карбон хүчил үүсгдэг. Хоёр дахь спирт эсэлдэхээр зөвхөн кетоныг үүсгдэг байна. Гурав дахь спирт болохоор эсэлдэхэд урвал явагддаг байна. Тийм учраас түрүүний зургаас харуул өөрчлөлт байхгүй байна гэдгийг харж байна. Иймд 3 дахь спиртийн хувьд OH бүлэгтэй холбогдсон нүрс атом устрагчийн атомтой холбогдоогүй тул эсэлдэхгүй байна. Энэ онцлогт үндэслэн 3 дахь спиртийг анх дахь 2 дахь спиртээс ялган таньдаг байна. Ингээд дээрх мэдлгүүдээ ашиглаад дараах даалгаврыг ажиллая. Эсэлтийн ерөнхий шалгалтын 2021 оны хувь 21-р даалгавар байна. Этанолын шатах урвалыг сонгоно гэсэн байна. Хариултыг харуул A, B, C, D гэсэн хариултуудыг харахад A хариулт бол хүчилтөрөх сумны дэдэл байрлаж байгаа учраас эсэлдүүлэх урвал явагдаж байна. D хариулт бол сумны дэдэлд устрагч байгаа учраас гидрогенжил устрагчаа алдах урвал явагдаж байна гэж ойлгож байна. B хариултыг нь аваад үзэх юм бол O2-т шатах урвал явагдсан байна. C хариулт эсэлдэх урвал явагдсан байна. E хариулт болохоор бүр тэлсээр металл буюу идэвхтэй металлтай урвалд орж байгааг харгасан байна. Тэгэхээр эндээс нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. O2-т урвал явагдаж байх юм бол урвалыг шатах урвал гэж нэрлэдэг. Хүчилтөрөгчөд дөрвөлжин алтан дутаа хийгээд өгчих юм бол эсэлдэх урвал явагдаа гэдгийг анхаарч ялгаж авах хэрэгтэй хөгдөд. Иймд бол B хариулт байсан байна. Ингээд дараагийн дасгалыг харъя. Эсэлтийн ерөнхий шалгалтын 2021 оны хувь байна. 34-р даалгавар. Дараах урвалаар үүссэн бүтээгдэхүүнийг тодорхойлж нэрлэнэ гэсэн байна. Ингээд даалгавраа харъя. Даалгавраа харахаар карбон хүчил агуулсан байна. Мөн OH агуулсан спирт агуулсан байна. Тэгвэл үүнийг нэрлэе эхлэе бид нар. Холбоосон томьёоны эхлэл болон өнцөг болгоно C-г агуулдаа гэж багш өмнөх нүүрс устрагч дээр бол хэлж ирсэн байгаа. Тэгвэл түүнийг харах юм бол холбоосон томьёо карбон хүчлийн хувьд бол 3 C-тэй агуулсан. Тэгэхээр нэршлийн хувьд бол пропаны хүчил байна. Спиртийн хувьд аваад үзэх юм бол 2 C агуулсан байгаа учраас этан буюу этанол байна. Өөрөөр хэлбэл этилийн спирт байна. Тэгэхээр спирт карбон хүчлийн харилцан үүслийн үр дүн юу гэсэн үг вэ гэхээр өмнөх мэдлэгээ ашиглаад дараах томьёог харъя. Тэгэхээр спирт карбон хүчилтэй харилцан үйлчлэгээр нийлмэл бэр үүсдэг байна. Тэгвэл эндээс бүгдээрээ хариултаа харах юм бол нийлмэл бэр үүсэх нэгдлийг сонгоно. Тэгэхдээ карбон хүчлийн үндсэн хэлхээ 3 C-тэй байгаа гэхлээр санах хэрэгтэй шүү. Язгуур нь этил байна гэдгийг харах хэрэгтэй. Тэгэхээр нэршлийн хувьд бол этил пропанат болж ирж байна. Нэршлийн хувьд болохоор этил пропанат гэж нэрлэгдсэн боловч томьёоны хувьд болохоор артиклийн хувьд 1 C байгаа учраас метил болж ирэх ёстой байсан. Эндээс зөв хариултыг нь харбал E хариулт нь зөв байсан байна. Анхаарал хандуулсан хүүхдүүдтэй баярлалаа. Та нартай амжилт хүсье.